өгөөд гаражинда найз охинтойгоо амьдраа хажчих шиг үтгэхгүй нэрэ. Энэ зур дүүвич Францистэй хэд хоног байх гээд гэрт нь яваад очтол Францис чинь зүгээр ямаа сагал багал тавиад ямар ч ажил төрөлгүй өдрийг зүгээр гудамж мэтэрч өнгөрүүлдэг болсон байлаа чаваас. Дийнх үзэг солигдож орой болоход Риз аав ээж хоёроо гаражинда өрн цай болгодог ба тэр үеэр манай хүн чинь эхнэрийнхээ хатгамд орсон хэлсэн ярьсан болгоныг нь үг дуугүй биелүүлж мэлүүлээд даалгавар өнтрээ хийцэн тууж явал яах вэ? Ийм эрт базаасанд орох гэж дээ Риз минь. Дээрээс нь болоогүй. Энэ радуга чинь Ризээр дэлэмдүүлж ногоон карт авах гээд Ризийг минь бүр ногоон картны шалгалт энтерт бэлдүүлээд байвал яах вэ? Айхтар гэж. Ангийнхынд гарсан охинтойгоо тун сайхан дотн танилцж яваад бүжгийн хамтрагчаа болгоцсон байдаг ба бүр хамт бүжгийн тэмцээнд орох болчихлоо шүү. Гэсэн ч цаад охин амар бүжгийн эвсэл байхгүйс болоод бүжиглэхээс илүүтэй Малкольмыг бараг зодоод идэг наасан. Энэ хооронд хоолч нөгөө дүжигцэн хорогдох байрныхаа гэрлийг асаатал бүр үнэн тасарсан 5 тухтай хорогдох байр байж таардаг ба хаал одоо сохорсон биш завшиг өвчөр нөгөө хорогдох байрны дотроо коктейл өнтер хийж угаад бүр жаргаж өгч байна. За тэгсээр ангийн үйл явдал дундаа ороход Малкольм ч ангийн ихэнд крашлаад исэн охиноо зориуд унгааж хайснаа. Бүжгийн тэмцээнийхээ хамтрагчийг сольдог ба цаад охин бол үнэн эвсэлтэй Малкольмоос бараг илүү бүжиглэгддэг наасан. Ингээд орой болоход дүүи Риз хоёр хаалыг газар дор төгцснээ гимшингүүтээ Луисиг ирэнгүүт алуулхаасаа аврагдахын тулд хаал Луис хоёрын он удаан жил хоримтлагдсан хийх ажлын самбар дээрх ажлуудыг хийж дуусгахаар болдог ба тэрэн дээр нь дүүигийн живхийг солих гэсэн ажилч явж байх шиг бүр айхтар юм а. Солиогүй хэр утсан юм болоо.